Хүнд металл. Rock and roll. Oh yeah. Тийм ээ, хонгор минь. Одоо яах юм бэ? Дэлгэр шиг амттай шүү. Хичээл зүтгэл минь талаар өнгөрч өглөө. Хэдүүлээ жинхэнэ ажил олж хий дээ. Юу гэж байгаа юм бэ? Одоо хамтлагаа тарааж болохгүй. Тийм л дээ. Гэхдээ Эд шүтэн ширчдтэй гэж юу? Ингэж нэг олон танигддаг өдөр ирдэг байж. За, аавдаа хүрээ тэр. Тэд чадчихлаа. Гурвуулаа тэтэн шиг байсан ч болоос. Тэд чин загварлаг штэ. Загварлага. Ой, өршөөгөөрэй. Яаж туслах вэ? Гарын үсэг авах юм уу? Тийм үү? Юу, үсэг чинь хэн заасан? Халах үс чинь? Энийг хартаа. Өчигдөр харсан нөгөө залуус байна штий. Үнэхээр энд үсээ засуулсан юм шиг байна. Хідүүлээ ч гэсэн ийм болгодог гэд гоё л да. Яац та. Бөмбөрөө зөвшөөрч гинөө. За. Рок хөгжмийн эрч хүчээр үсээ засуулцгаая. Сайн уу? Үсээ ингэж засуулмаар байна. Хүнд металл хөгжим гэж сонсч ирсэн үү? Жинхэнэ зэрлэг бидний гаргадаг хөгжим хаач? За боллоо. За бүгдээрээ наашаа ирээд суугаарай. Тийм ээ. Энэ хуудсан дээр шиг засуулах юм уу? Тийм ээ. Бид ялуунуудад хамгийн мундаг гэдгээ харуулмаар байна. Одооний энэ хүүхдүүдийг үү? Ийм үстэй байхад гурвуулаа бүх цаг үеийн хамгийн шилдэг рок хамтлаг байх болно. Яг зөв. Супер рок н ролл. Юу гэж рок гэж юу гэдгийг харуулдаг өндөө. За, засаад болчихлоо. Энэ чинь юу вэ? Үгүй. Юу болоод байна? Энэ чинь юу вэ? Бид яг л pop хамтлаг шиг харагдаж байна. Хаа чинь юу хийчих вэ? Энэ аль нь танд рок н ролл шиг харагдаад байна. Юу гэсүг? Хэлснээр чинь зассан. Хөөе. Ингэж засуулъя гээгүй штэ. Хөөе, буцаад хуучин хэвэнд минь оруул. Хуучин хэвэнтэй? Хичнээн их зүтгэл гаргасны минь мэдэж байна уу? Орд сонол гэхэд дангаараа $100. $100? Үйтээ. Танд нэгч цээ төгөхгүй. Алив явцгаая. Үйтээ. Монго төлхөөс нааш явахгүй шүү. Юу? Байлж үз. Бидийг мэдэхгүй байна да. Найзуудаа уура мэдрүүлээд өгье. Рок н ролл. Та хоёр зүгээр үү? Энэ мо талах. Одоохон хашираагаад өгье. Рок н ролл. Хүлээ. Өөрсдийгөө хардаа. Янцтай. Рок н ролл.
ядстаа харагдаж байна шүү. Рок н роллын хүчийг би дотроосоо мэдэрч байна шүү. Ийм байхад гацаагүй олон ишүүтэн бичрэгчтэй болно. Тийм ээ. Миний цоо шинхэн урлагийн бүтээл. Миний өгсөн нэр бол ууртай ус. Ус тасал тэн шин арга. Ууртай ус. Өссөн зүйлийг чинь өгөхийн тулд эхлээд уур хилэнг чинь гаргах ёстой байсан юм. Таны төлөвлөгөө байсан юм уу? Анхнаасаа мэдж байсан байх нэ. Биднийг уучлаарай. Таныг алдаа гаргачихлаа л гэж бодсон. Биднээс мөнгө салах гэсэн хөгшин шарсан талах гэж бодлоо. Гэтэл ажиллаа хийж байсан байна шүү. Тийм ээ. Одоо мөнгө төлөөрэй. Тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Та хоёрт хэд вэ? $100 хүрэхгүй юм шиг байна да. $50 дутчих шиг боллоо. Татвараа нэмээгүй байгаа. Адагтай ноёдоо алгаа ташаарай. Манай шин дүү ноён талах үсчний газар. 아무도 날 찾지 않지. 그래 너만이 날 보고 있지. 이제부터라도 뭔가 달라지겠어. 이제 다시 태어나는 거야. 와우 중요한 건 내 생각과 내 마음. 날 지켜보라고. Терминатор талах. Хайрт минь хайртай шүү. Би ч гэсэн. Ярда хосууд явж байна. Хойдаад байна. Самар шидэж тоглох уу? Тэгэлдээ гой санаа байна. Энүүгээр захиулаад салаарай. Хонгор минь чи зүгээр үү? Хөөе. Харсноо. Овоо ямаа. Хайрт минь овоо талхнууд байна. Алив зүгээр яцгаа. Шийдэл өгдөг болохоос. Одоо хэнийг зовоох вэ? Юу вэ? Харта. Сахилгаан захиад байна. Тэр талах юу вэ? Сүнс юм байх та. Тэр чи өгцөө гэсэн байна. Одоо хүртэл өтгөн шингэнэ ялгахгүй юм байна. Бид нар лоо ойртож байна. Живхцүүд юм байна. Яаж байгаа чи нэнүү? Гой амаршо намайг битгий гэмтэйгээд хүссэн бүхнийг чинь өгнө. Наад хувцсаа надад өг. Хувцсоо тэгэлгүй яах вэ? Өмд бас хэрэггүй юу? За баяртай. Жимстэй цай бэлэн боллоо. Баярлалаа. Өглөө жимстэй цай уух хэрэгтэй. Энэ чинь юу болоод байна? Энэ талах юу вэ? Чи чинь одоо хэм? Би бол терминатор талах. Терминатор талхаа. Ямар инээдтэй. Миний буруу дахиад шоолохгүй. Цаашдаа нэг удаагийн аяг хэрэглэхэ болоод усны сав ашигла. Усны сав чинь төвөгтэй дөө. Хөөе, талхыг зодох нэ. Юу болоод вэ? Харцгаа. Тэнд яг их рүүчиг юм а тийм ээ. Юу л яг адилхан юм байна. Арай дагаад ирэхгүй. Ямар хурдан юм бэ? Такси! Хурдан талхны үсний газар руу яваарай. Хурдан явахгүй юу хийгээд байгаа юм бэ? Энд машин хөдлөхгүй. Тэр талх одоо юу вэ? Таксинд битгийс. Хурдан хөдлөөрэй. Намайг яагаад байгаа юм бэ? Эндээс үсчин хүрэхэд 3 минут явна таксинд сууж байдаг. Орчныг бохирдуулагч аргагүй мó юм. Бусдын таксинд суух болох ямар хамаа. Автомашинаас ялгарч байгаа хаяг дэлхийн дэлхийн хүрээлэн буй орчныг бохирдуулагч. Тийм болохоор ойр зайд алхаж явах. Талхыг аваарай.
Нааша хөөгөөд ирэхгүй байлгүй. Ноён талга яасан бэ? Ямар нэг юм болоо юу? Үгүй ээ. Гадаа нэг солиотой талх намайг хөөгөөд. Үгүй энэ талх яхаараа энд байгаа юм бэ? Сүү шоко сайн хэлсэн нөгөө талх. Тэр таны хамаатай юм биш үү? Тийм ээ, яг адилхан царайтай юм байна. Ямар юмны чинь хамаатан наа талх чинь аимшигтай мангас хурдхан цуг. Намайг яагаад зовоогоод байгаа юм бэ? Заваас юм биш ээ. Чамд байгаль орчны хамгаалалтыг зааж байна. Гэнэт юм байгаль хамгаалах вэ? Тайлбарлаж өгöd байхад ойлгоогүй хэрэг үү? Та хоёр хоёулаа тайвшир. Сайхан агааржуулагч асаач. Өрөөний агарын хэм 18 байна. Этих агааржуулагч ашиглавал нүүрс хүчлийн их ялгарч дэлхийн агарын хэм өснө. Дэлхийн агарын хэм 2 хэмээр л өсөхөд борооны хэмжээ нэмэгдэж хот усан давтаж байгалийн гамшигаас болж олон талх амиа алдна. Тийм болохоор болж игэл сенс ашигла. За, намайг уучлаарай. Болчихлоо. Шоко, ингэж юу болсон юм бэ? Гой суглаанд хожсон юм уу? Шинэ гарсан даашин зэг нь авч чадлаа. Үнэхээр авмаар байсан. Яаж ууч ийн вэ? Шоко, хувцас хийхэд ямар их ус хэрэгтэй байдгийг мэдхүү. Ганц богино цамц хийхэд 2000 литр, ганц жинсэн өмд хийхэд 10,000 литр хэрэгтэй. Тийм их гэж үү? Хувцсыг будганд оруулахад маш их хэмжээний ус бохирддог. Ийм болохоор гарцаагүй хэрэгтэй хувцас ав. Мэдсэнгүй. Уучлаарай. Талха, Зүү, Шоко, та гурвуулаа хүрээлэн буй орчны бохирдлын аюулыг мэддэггүй юм байна. Бэ та гурвын амьдралын хэвшлийг өөрчилнө. Оо, уусчихсан байх та. Сүү, шинэ крем спрей. Яаж угаан энэ вэ? Кремний 3-1 нь үлдсэн байна. Сайн сэгсрээд хэрэгэл. Байна уу сүүн? Оо, сайн уу бистга? Усыг ингэж үрж байдаг. Усны дутагдлаас болоод ямар олон талх зовж байгааг мэдхүү. Гарцаагүй хэрэгтэй хэмжээгээрээ л ашигла. За хоолны газар уу? Хааны хоол 1, иргэдийн хоол 2. Яаж байна? Хөргөлтийн хоолоор өдөрт 850,000 хог хаягдал үүсдэг. Цаашдаа өөрсдөө хоолоо хийж ид. Энэ мо терминатор талхнаас болоод ядарч үхэх нь. Ягаад ингэдэг гээд байдгийг. Ой чи. Хогоо англин ялгадгүй зуршилч хэвээрээ шив. Чи яаж байна? Цаас бол энгийн хог. Спрейний сав бол хуванцар. Сонин цаасны сав руу хай. Дахиад хогоо англин ялга. Намайг яагаад байгаа юм бэ? Ноён талга яасан бэ? Терминатор талах бас нэг юм хийгээ юу? Энэ терминатор талх хам хогийг газар асгачихлаа. Юу? Тэгж болохгүй дээ. Тэгж болохгүй баха. Хогоо англин ялгаагүй болохоор асгасан юм. Хогоо сайн ялгаж байж хуванцар болон цаасыг дахин ашиглаж болно. Ганц би хогоо ялгахгүй байхад болохгүй юу байна? Эний наад хуваа хичээсэн бодлоос болоод энэ дэлхий суурч байна. Та арай ирээдүгээс ирсэн юм биш үсттэй. Тийм ээ. Миний амьдрдаг ирээдүйн талхчны хот орчны бохирдлоос болоод суурилын ирмэгт байгаа. Энэ юу вэ? Харда холограм байна. Ус нь бохирдож уух усгүй болсон. Агаар бохирдож амны хаалт хорт хийм баггүй бол амьдрах аргагүй. Ирээдүй ийм болох юм уу? Ноён талга ямар аимшигтай юм бэ? Бохирдсан талхчны хотод бүгд амиа алдаж байхад нэг талх яг өөртөөгөө адилхан төрхтэй робот талх хийн. Тэр талх бол ноён талх чээ. Би байна. Ноён талга та уйлж байна. Ирээдүйн сүү бохирдсан ус уугаад гашилсан сүү болж. Шоко бохирдсан агаараас болоод хөгцөрсөн. Яна миний би хөгзөрчихсөн байна. Талхчи найзуудыгаа орчны бохирдлоос болоод амиа алдаж байгааг хараад өнгөрсөн үеийг өөрчилж ирээдүйн талхчны хотыг амьдрахад таатай газар болгохын тулд намайг хийсэн. Энэ чинь үний юм уу? Одоо ч гэсэн оройтойгүй байна. Ирээдүгөө өөрчилж найзыгаа авармаар байгаа бол хүрээлэн буй орчноо хамгаалах хөдөлгөөнийг эхлэх хэрэгтэй. Ийм шалтгаантай байж. Бид орчны бохирдлын аюулын талаар ерөөсөө мэддэггүй байж шүү дээ. Ядаж одоо мэдсэн нь хаз юм да. Ойлгосон бол одоо шууд хогоо англин ялгахаас эхэл.
Ойлголоо. За. Зогс. Хайхтай өдрөөш. За. Хүрээлэн буюу орчноо хамгаалахыг хичээхээр өдөр бүр урам тавь. Агаар өчигдрөөс ч илүү цэнгэг болчихсон юм шиг. Ингээд бахаар ирээдүйн талхчны хотч гэсэн цэнхэн болох байлгүй дээ. Хүлээгээрээ. Хогоо хаа хамаагүй хайж болохгүй. Хогийн самд нь хаях хэрэгтэй шүү. Хогоо ангилах ёстойгоо битгий мартаарай. За уучлаарай. Өнөөдөр ч гэсэн бид талхчны хотыг хамгааллаа. Үнэхээр урамтай юм аа. Бүгд хичээж байна шүү. Бүгд таны зааж өгснээ л ач шүү дээ. Бид баярлаж байгаа шүү. Тийм үү. Гэхдээ одоо миний цаг дууслаа. Юун цаг? Тарах цаг гэсэн үү? Би 7 хоног л ажиллана. Тэр чинь юу гэсэн үг вэ? Ашгүй 7 хоногийн дотор та нар бүгд хүрээлэн буй орчны бохирдлын аюулыг ойлгож хүрээлэн буй орчноо хамгаалж эхэлсэн болохоор миний үүрэг ингээд дууслаа. Болохгүй. Дасчхаад байхад Бидэнтэй хамт хүрээлэн буй орчноо хамгаалал да. Би удахгүй ажиллахаа болно. Миний заасан зүйлийг бусад талхнуудаа заагаарай. болохгүй. Би чи яв. I'll be back. Болохгүй. 30 жилийн дараа Шоко жаахан хүлээж терминатор талхуудахгүй ирээдүйг өөрч. Дээшээ хардаа тоосон цэр алуу болж байна. агаар цэвэрхэн болж Ээж царгоноос бохир өсвөш цэвэр ус гарч байна. амсаад үзээдхий. Тийм байна. Хаяамаа. Цэнгэг агаар сайхан байна шүү. Амны хаалтаа авалгүй ямар их удав. Терминатор талх чадчихсан бай. Ноён талхаа. Шоко хоёулаа эрүүл болчиход. Юу болоод байна? Бид хоёр идэгчлээ. Тэгвэл терминатор талх чаджээ. Сайн байлаа. Чиний ачаар талхчны хот маань эргээд цэвэрхэн боллоо. Тийм ээ. Цаг хугацааны машин. Чиглэг зөөлөн арьстай болмоор байна уу? Долоо хамгаалагч миний хэлхийг сонс. Зурагтаар тэр чигтээ талхал гарч байна. Талхчны хотын хамгийн шилдэг үсчний газар аль вэ? Тэр бол ноён талхны үсчний газар. Өнөөдөр ноён талхтай ярилцах болно. Энд хүртэл талах байна. Залхдгүй мүү? Ноён талха та баг байхаас л үсчин болохыг мөрөддөг байсан гэлүү? Тэгэлгүй яах вэ? Манай ээж хэлсэн л дээ. Би төрөхтөө өрөөсөн гартаа хайж нөгөө гартаа сан барьчихсан байсан гэж. Энэ муу талах төрөхтөө дургу хүрмээр байж. Тэгээд зогсохгүй. 3 настайгаас эхлээд ганцаараа үс засаж эхэлсэн. Ээж аав маань үсчин болохгүйгээд хайж самын минь хайсан ч эрвийнхэнүүд хайж самын минь эргүүлж өгөхийг хараад ээж аав маань ч бодлоо өөрчилсөн дөө. Хөөх, бурхнаас илгээсэн үсчин байх нэ? Тийм ээ, тийм. Энэ муу дургу хүрмээр талхны хандыг хагдарах юмсан. Нэрэ яг тийм шүү. Цаг хугацааны машинд сууж талхны багнаас руу очиод үсчин болох хүслийг тас татнаа. Чаалуудын мөрөөдлийг няцтарах шиг сайхан юмч байхгүй л дээ. Ингээд дууслаа. Миний багархалд бүтээл цаг хугацааны машин. Энэ л байхад талх дуусаа. Бяцхан талхаа хүлээж байгаарай. За, 30 жилийн өмнөх үе рүү явцгаах уу? Ёо, оччихсан байх та. Энэ одоо юу үнэр вэ? Энэ хав тэрчгтээ дүүрэн хог байна шүү дээ. Тэв шүү дээ, дээр үед энэ чинь ариун цэвэр өрөөний хог ясаа байсан. Тэгэхээр үнэхээр өнгөрсөн үе рүү ирчихэж ээж аргагүй ухаалаг шүү. Арай хийж гарлаа шүү.
Тарж чадахгүй дээ. Их л харсан жаалууд байна да. Хотын төв шинэ гулгалтын төв нэгцэн байсан. Би өнөө орой дискотек орж зугаацсан. Үнэхээр дан хуучны кинонууд байна шүү дээ. Юу вэ? Энэ жал яг талах шиг юм байна. Жала. Чамаа хэн гэдэг вэ? Намаагүй талах гэдэг. Ноён талах яазуу. Ийм хурдан талахтай уулзчихдаг байх шүү. Ажил ийм амархан бүтчих гэж. За, чиний мөрөөдөл үсч болох байлоо. Үгүй. Юу гэж үсчин болдгийм бэ? Мөнгө ч олохгүй. Өөдгөр тааштай. Би энэ гамбургер ах шиг дэлхийн хэмжээний жүжигчин болоод зөндөө их мөнгөтэй болно. Маш их нэр алдартай болно. Төрхтөл гартаа хайцсам атгаж төрсөнгээ үстэй. Та чинь мангар юм хааш юм бэ? Талах яаж сам хайж барьж төрөх юм? Талхаа. Одоо кино эхлэх болчихлоо. Энд дээрж байсан бай. Аваа нөгөө Хаач чухаа. Урд явж киногоо үзцгээе. За аваа явцгаая. Юу вэ? Энэ талх баг байгасаа үсчин болохыг хүсдэг байсан гэд байсан. Сайхан худлаа ярьж. Энэ цалиг дэндүү жоохон болохоор болохгүй юм байна. Залуу талх дээр очноо. Одоо зөв цагтаа ирсэн байлгүй дээ. Энэ чинь улаан буурцгны бомны үсчин байна. Талх үсчний газрыг өвлөөгүй байгаа юм болов аа? Талхаа. Ингэж муудаж гинтсэн чимс авчирдаг нь яаж байгаа юм бэ? Уучлаарай, хямдхан байсан. Бид нэр заавал хамгийн дээд зэргийн бүтээгдэхүүн хэрэгэлдэг гэж хэлсэн биз дээ. Юу вэ? Энэ талх чинь залуу байхдаа ямар ч хэрэггүй бдэн байсан байх шүү дээ. Одоо тэгэхээр би заваагаад өгнө. Эрхмээ тавтам орилно. Үйлчлүүлэгч орж ирж байхад уух юм эхлээд өгөх хэрэгтэй юм биш үү? Ямар муу үйлчлэгээд юм бэ? Эрхмээ, уучлаарай. Талхаа юу хийгээд байгаа юм бэ? Үйлчлүүлэгчид бушуухан цай хийж өгөөч. За эрхмээ. Энэ жимстэй цай эрхмээ. Хацгаа. Яаж байгаа чинь энэ вэ? Уучлаарай эрхмээ. Та зүгээр. Талхаа, чи яаж байгаа чинь энэ үү? Эрхмээ, уучлаарай. Энэ залуу шинэ хүн байгаамаа. Яагаараа ийм завхарсан үсчин байдаг байна. Талхаа. Чамд яагаараа хийж чаддаг юм ганц ч байдгүй юм бэ? Багэт, юу болоо вэ? Эрхмээ, талх дахиад лалдаа гаргаад үйлчлүүлэгчдэр цай асгачихлаа. Энэ талхаа яах юм? Цагтаад өгөн дөө. Нөгөө Талхаа, өнөөдөр та ингэж хайрдаа. гихтээ Өнөөдөр та гэртээ хайр. ойлголоо эрхмээ. Энэ залгаас болоод бүр яахаа мэдэхгүй байна. Өдөр болгон л хэрэг тарьж байх юм аа. Дасгад хугацаа хэрэгтэй л дээ. За, үсчин болно гэсэн хүсэл нь унтарсан байлгүй. Өнөө шин чиний мөрөөдлийг би тас татаад өгнө. Юу хөвчлөлтэй байгаа юм бэ? Ой, энэ мангар талх явж байна. Тэр хүнгэлсэн царайг нь хардаа өнөөдөр бас загнуулсан юм шиг байна. Талхын уйлж байгаа царайг харж байчид өдрийн ажил дуусна да. Йоо, энэ талх чинь үнэндээ бол энэ хавийнхаа мангад байсан байж тээ. Гоох, тэнийг таалах байна. Манай ээж хичээлээ сайхихгүй энэ ах шиг мангар болно шүү гэж хэлсэн. Мангар таалах, мангар таалах, мангар. Талх хийцээ угаас уух юм болоо. Ээж аав нь ч мөн чиг шаналж байгаа да чаавас. Энэ муу талх чинь энд тэндгүү дорд үзэгдэж байх шив. Тэр лүүн дагаж яваад харнаа. Би ирлээ. Ичи юу вэ? Энэ арай талхын гэр биш байлгүй дээ. Рүүч ах нь ирлээ. Сайн байсан биз дээ. Өнөөдөр ч гэсэн хөвгөлтэй байсан уу? Юу вэ? Жон байж тээ. Ах нь өнөөдөр ч гэсэн үсчний газарт баахан л загнууллаа. Жон та ярьж байдаг.
Амьдрал нь дэндүү хүнд болгоор солио орчихсан юм болов? Дандаа загнуулж дорд үзэгдээд надад үсчин болох авьяас байхгүй юм шиг байна. Бүгд л надаар үсээ засуулахгүй гэх юм. Багетах надаас болоод шаналж байна. Буурцагтаа бов захирч гисэн одоо залхсан байх уу. Үсчин болохоо болиод нутаг руугаа буцъя да. Йоо, үсчин болохоо боллоо. Үсний минь яаж хана энэ вэ? Яхаар юм хачин газар байдаг байна. Чипсэнд ус тас хавьяас огт байхгүй. Рүүчи чамаас ч гисэн салъя да. Сайн сонсох. Чи юун тэнийг юм яриад байгаа бэ? Та чинь өдөр ирсэн үйлчлүүлэгч үү? Чамайг арчаагүй гэдгийг мэдэж байсан ч арай ийм гэж бодсонгүй. Дандаа алдаа гаргаж хэрэг тариад ёстой нэг хачин арчаагүй юм. Би ч гэсэн мэднэ. Тэгээд л ус засгаа болохоос. Гэхдээ хамгийн арчаагүй зан чинь амархан бууж өгөх гэж байгаа байдал чинь. Юу? Алдаа гаргаж хэрэг тарьж болно. Гэхдээ бууж өгч болохгүй. Энд тийм бол хамгийн шилдэг үс чинь болж чадах уу? Хамгийн шилдэг ус чи? Тэний зан ааш чинь авах юмгүй. Дээр нь царай муутай. Тэгээд үстэл халзархаа. Халзархаа гэсэн үү? Гэхдээ л үс засах чадвар чинь маш сайн. Би баталчихъя. Чи хожим хамгийн шилдэг үс чинь болоод наадтай өрсөлдөх болно. Юу яриад байгааг чинь ойлгодгүй. Чиний авьяасыг би сэргээгээд өгье. Маргааш өдөр нэг цагт үс чин дээр уулзъя. Зя болчихлоо. Дараагийн үйлчлүүлэгч суугаарай. Самаас хол. За ирхмээ, үсийг чинь яаж янзлах вэ? Хин чамаар засуулна гэсэн юм бэ? Би тэр талхаар засуулмаар байна. Талхаар уу? Ирхмээ, энэ залуу ажилд ороод удаагүй байгаа болохоор одоохондоо үс засахтаа. Чи дутаа. Ой, талх. Чи хурдан ирээд миний үсийг янзлаадах, өөрийнхөө чадварыг харуулаадах. Ойлголоо. Болчихлоо ирэх юм ээ. Ийм юм гэж байх уу? Ийм богино хугацаанд ингэж гоё янзалжглаа гэж юу? Ой, дажгүй байна. Тэр харалта. Би чамд. Яаж ийм гоё үстэй болгоч вэ? Миний үсийг бас янзлаад өгөөч тийх үү? Би эхлээд ирсэн за. Үгүй би эхлээд засуулна. Эхнээ баярлалаа. Хааш явчих вэ? Яа, цаг хугацаагаар аялах чинь амаргүй юм байна. Тэр яахав дэми талхыг л баярлуулчихад ирэх шивдээ. Чипс хаана юм хачин ус асалтай болчих вэ? Ингэж бахаар манайх руу ороод ирээ. Гоц авьяастай ус чин талхаар засуулал та. Юу гэнэ? Мангар талхаа. Чамайг өдий зэрэгт хүргэсэн хүн хэн гэдгийг мэдэхгүй юу? Юу гэсэн үг? Тэр бол би юу ч хэлэх вдэ. Юу вэ? Хараал тай тойл. Ой, ахаатуу. Энд чи 3 дахь толио хагаллаа. Ёстой сайн байна. Би юм уу ёртой юм аа? Хурдхан наад толиг чинь соли. Одохгүй онгоох цаг боллоо. Яваад шинийг аваад ир. Ойлголоо. Хурдан ирнэ. Уцаж хэрэгтэй болчихлоо та. Энэ хад дэлгүүр байдаг үлээ. Чи тойл худалдаж авах гэж байгаа юм уу? Хөөх, ноёнтоо та яаж мэдсэн? Цагаад яв. Чамд онцгой тойл харуулъя. Хөөх. Зөндөө олон тойл байна штэ. Энэ тойл хоцрогдсон загвартай. Энэ орчин үеих. Харин энэ авангард. Би алийг авах уу? Энэ бол чиний худалдаж авах ёстой тойл. Хуучных юм байна штэ. Гэж бай. Энэ тойлыг түүхийн хамгийн агуу үсчид хэрглэж байсан юм. Сэргэн мандалтын үед хааны үсчин твис твидлөө хаан гүнгийн үсийг засахад хэргэлдэг байсан. Зөвхөн хааны удмынхны үсийг л энэ тойлны өмнө засдаг байлаа. Твистэд велогийн ачаар энэ тойл үнэлж баршгүй эд болсон юм. Би чамд онцгой хямдрал үсэндээ $100 заръя. Юу? $100? Яг ноён талхны надад өгсөн мөнгө байна штэ. Энэ тойл та хоёр учрах тавилантай байж. Аваад яв. Ашигтай наймаа шүү.
Баярлаа ихмээ. Их баярлаа. Дахин баярлаа ноёнтоо. Хагалцгав та. Би эрг чөлөөтэй. Үгүй чи энэ хэрэггүй хогийг $100 авсан юм уу? Тийм ээ. Түүхийн туршид алдартай үсчтэй хэрглэж байсан онцгой тойл гэсэн. Чамайг мэгэлчгэж. Энэ хогийг хэн чамд зарсан? Мөнгөө буцаагаад аваад ир. Сүүгийн зөв үү? Сэргэн мандалтын үед хааны үсчдийн хэрэглэж байсан тансаг тойл гэсэн байна. Италийн мужин зөвхөн хатан дургадаг онцгой мотор хийсэн. Дуудлага худалдаанд $1 сая ихээ. 1 сая. Харгаад хайчгүй. Чи гал зураагүйд энэ чинь эртний идэл хүндэтгэлтэй ханд. Анх чамаа харагдал шууд таалагдсан. Тойл байсан бол би чамтай гэрлэх байсан. За, засаад болчихлоо. Алдартай ус чи миний усыг зассан. Би их муухай болчихож. Яхараа тэгдэг үү? Талхны Монгол хотын шилдэг ус чи намайг хөөрхөн болгож чадахгүй бол боломжгүй гэсэн үг. Би хизээж хөөрхөн болохгүй, жаргалтай байх хэрэггүй юм байна. Юу болоод байна ноён талхаа? Би яагаад үрчлээдчих вэ? Хугацаанд дуусаад 100 хонжигсан юм шиг болчих. Сүү яасан бэ? Юу? Би имэгээс хөгшин харагдаж байна штэ. Юу болоод байна? Би кондеж бислэгнээс түлхэр очиж. Би царайлаг хിവэрээд байна. Ноён талх хിവэр харагдаж байна штэ. Угаасаа царай мотой болохоор тэр үсттэй. Энэ тойл ер нь ямар учиртай юм болоо? Хүмүүсийн тусгал хачин харагдаад байх юм. Хараалтай тойл юм болов уу? Өө тийм ээ. Хараал хүрсэн гэх нь бат. Харин чи дод. Үгүй яагаад заавал энэ тойл хараалтай гэж? Би явлаа. Баяртай. Сайхууснуудаа би та нарыг дуудаж байна. Хадагтай миний тойлонд хоргоцоод байгаа ч түүрийг зайлуулж чадахгүй. Бэтхээ. Огт ядах юмгүй. Юу харсан? Та зүгээр үү? Тэр юм хараал хурчгэж мошгорсон бэтэхи үдэндэл талд шүгэлжгэж. Мошгорсон битэхи үдэгдлээ. Юу? Би өнөөдөр өнгөрсөн штэ. Ноён талхаа аагаад байна. Хатик хартаа. Доктора. Би зүрж байгаа. Энэ тойл миний. Хараа тат. Юу? Би дуу залуухан. Бат би зүгээр байна. Юу ч болсонгүй. Хөө, сүнсний гар намайг нэвтэлсэн чинь сэрүү татаж байна. Тийм байна. Сэрүү татаж байна. Ай таахан ч юм уу? Амар муудлаа даа. Бүгсэн ч гэсэн намайг үргэлж үл тоо хийна. Хөө, сүнс бас хөрх юм уу? Мэ, танд цай хийж өглөө. Баярлалаа. Энд чинь ээжийн цайны аяг Уучлаарай. Хойд насандаа хүртэл би яагаад ийм эмгэнэлтэй байдаг байна? Ямар эмгэнэлтэй юм болсон болоо чи сүнс болоо тойлонд гадчихсан юм бэ? Би хааны талд хааны үсчин байсан юм. Та алдар твист вялаа өсчих юм уу? Тийм ээ. Дөнгөж зуухнаас гарангуй тал үс засаж эхэлсэн. Үсчин байх хугацаанд Европын бүх хааны удмынхны үсийг засдаг байлаа. Завгүй ажилдаг болохоор өөрийнхөө үсээс асууж амждаггүй байлаа. Өдөр болгон талд миний үйлчлүүлэгчид ямар гайхалтай болж харин би ямар муухай болж байгааг хардаг байсан юм. Тэгээд л би толон чингэчихсэн юм. Ямар гонигтай юм бэ? Та зүгээр л сайхан харагдахыг хүссэн. Үсчид бидний тавилын юм да. Хэрвээ би үсээ сайхан засуулчих бол энэ толноос үрд гарч чадах байх. Ноён талхаа. Үсийг минь засаад өгч бол. Ноён талхаа үсийг засаад өгч толноос гараг. Тэхүү. Энэ үхсэн Итали залууд гарахтан тусалвал би тойлыг авна. Тэгээ засаж өгье. Харин засаж дуусаад би тойлыг авна. Тохирох уу? Тохирлоо. Баярлалаа. 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 Болоо твист вялаа. За, тэр юмнаас ихэлнэ. Би хизээч сайхан харагдахгүй юм байна. Ята чи өсгүй болохоор угаах шаардлагагүй. Би амьдралдаа хизээч үсээ засуулаагүй юм. Итгэдэй гэж яа. Тэгээд ч тайл хэдий өгчихсөн штэ. Аха. Юу хийж байгаа байна ноён талхаа?
За, ямар болж? Айчгүй болсон байхаа биз тийм ээ? Гой болжээ. Би сайхан харагдаж байна. Баярлалаа. Чи баяртайгаа болболоо. Та тасалдаг үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа. Одоо тарны бодлого өгчих үү? Ботага. Оранж бэштэй. Яах гэж наад чалчаа маань ээж үгэн. Твистэд вэло одоо ямар их бухимдж байгаа бол. Уучлаарай ноён талхаа. Өгсөн ч гэлээ үйлчлүүлэгчтэй ингэж өөрчилж болохгүй. Таны зөв үү? Дахиад ус нэмж зурх уу? Үс нэмж зурх уу? Зүгээр дээ. Анх удаа л надад ингэж чин сэтгэлээсээ санаа тавьж байна. Энэ чинь миний үсийг засахаас ч илүү чухал шүү дээ. Баярлалаа. Та хоёрыг харсан чинь надад аль хэдийн сайхан санагдаад эхэлж эхлэв. Та хоёр бол жинхэнэ үсчид. Толиодо та нарыг болсон. Твисвэло баяртай. Одоо 59 тоо найз минь. Божигэн сөөдөр байж. Одоо сая долларын тойл минийг боллоо. Сүү, тойл яагаад ахуулаад байна? Сүнсэн зогсон болохоор хараад нарийнж байгаа юм байна. Хөл бөмбөгийн хаан талах. Хөл бөмбөгийн жинхэнэ өрсөлдөөн эхлэх цаг боллоо. Хөл бөмбөг тоглож чаддаг бол хүрээдэр. Талхны мухлаг хөл бөмбөгийн баг. Нэг хоёр. Шоко, сүү бас гашилчихсан юм уу? Юу хийгээд байгаа юм бэ? Талхны Монголын хотын хөл бөмбөгийн баг шалгаруулалт явуулж байгаа. Сүү ормоор байна гинэ. Хөл бөмбөгөө? Сүү хөл бөмбөг тоглох юм уу? Ноён талхаа өглөөний мэнд. Сүү чи их хөөрхөн мөрөөдөлтэй юм аа. Шалгаруултнаас өмнө чамд ганц хоёр юм зааж өгье. Хөөх, ноён талхаа та хөл бөмбөг сайн тоглодог юм уу? Олон жилийн өмнө манай багаас намайг л харах гэж очдөг байлаа. Хөөх, цааш нь яриад өгөөч. Хэдий өмнөх амьдрал минь тодорхой. Дасгалжуулагч миний мундаг чадварыг харсан ч намайг өөрийнхөө минь тоглуулаагүй. Үндэсний шигшээ тоглолт болж байлаа. Би тэдний төлөө тоглоно гэдээ амлажсан байсан юм. Манайх 10 оноогоор хожигдож байлаа. Багийнхан буугаад өгчихсөн. Ёс суртахууныг ч мартсан байлаа. Гэхдээ намайг талбайд гарангууд байдал эргэнэ гэдгийг бүгд мэдэж байлаа. Эсрэг бага байж болох бүх бохир аргыг хэрэгэлсэн. Гэхдээ тэд миний хаанч хөрөхгүй. Эртэл авсан ч гэсэн багийнхныхаа урмыг хугалж болохгүй гэдгийг мэдэж байлаа. Би буцаад талбай руу гарсан. Би чадсан. Эсрэг багийг ганцхан онооны зөрүүтэйгээр ялж чадсан юм. Энийг л тэмцэн гэдэг юм. Ялахын төлөө байга бүх хүчээ шавхах хэрэгтэй байдаг. Гайхалтай юм аа ирхэмээ. Үнэхээр шүү. Хөл бөмбөг яаж мундаг тоглохыг цаагаад өгөөч тэхүү. Сүү, спортоор хичээлэх нь зүгээр нэг тэмцээнд орох биш. Байга бүхнээ зориулах нь чухал. Би дасгалжуулагч байгаа цагт чи сайн тоглож байна. Тийм ээ ноён талхаа. Би сурахад бэлэн. Өнөөдөр энэ хоёр яагаад оройтод байна? Юу болоод байна? Дойг байгаа биз? Таалагдж байна уу? Жинхэнэ хөл бөмбөгийн тоглогч дасгалжуулагч ингэж харагддаг юм. Нэг юм байна. Сүү чамд хүрэх хангалттай их мөнгө. Чимээгүй Шоко. Мөнгийг олохоос өмнө үрдэх юм штэ. Сайн хувц хэрэглэлгүй бол яаж сайн тоглогч болох юм? Гол! Тийм ээ. Айлв сонсоо. Ялсан юм шиг орил. Тийм ээ. Мундаг. Энэ бол ялалтын бүжиг. Сүү зөвхөн гол оруулбал ингэж бүжиглэнэ. Тэмцээний бэлтгэлээ хийхгүй мө? Өшөглөөд дамжуулаад. Шоко. Спортын ертөнцийг мэддэггүй чинь энэ байхгүй юу? Ялалтын бүжиг бол гол тулгуурна. Тийм ээ. Шоко тэмцээ үзэж байгаагүй. Би тойр шиг ойлгохгүй л дээ. Сүү, одоо тэмцээнд ялцгаад намайг тэрэг бэлтгэлээ хийцгээе. За.
Гүйцэ. Миний талбайгаас яв. Яагаад бүгдээрээ ийм муу юм бэ? Ганц ч сайн тоглож олдохгүй юм. Наадах чи хөлбөмбөгийн шин загварыг хувцсан. Энэ агаар шарагч Жордны цөөн тоогоор гарсан загвар. Бас Дэвид Бекмийн хөлстэй толгой болтов. Тэд чи шилдэгүүд уучраа мэддэг хүмүүс. Би ер нь энд юу хийж байгаа юм бол? Та хоёр хөлбөмбөгийн шалгаруулалтанд орох гэсэн юм уу? Таачглаа. Гэхдээ шалгалт бараг шаардлагагүй те. Шалгаруулалтаа яг одоо эхэлнэ. За алив. Эхлээд зүгээр дамжуулаарай. Суу хичээгэр бахархлын минь төрүүлэх. За ихмэ. За тоглоцгоё. Энэс боо юм гэж юу ах вэ? Чи бас тоглож чаддгүй байлгүй. Юмыг зөв хийгээвэл өөрөө хийж бай. Тэр чинь яах вэ? Зүгээр л бөмбөгөө дамжуулаад. За яхав санууллаа шүү. Би дажгүй сайн тоглодог. Эчин үгүй байлгүй дээ. Шонхрын өшөглөлт. Домогт шонхрын өшөглөлт үний юм байна. Яха! Хөх. Миний нэм гараг ингээд өнгөрлөө. Гүйцэ, болий. Ахиж хязгаарч хөл бөмбөг заахгүй. Хой хадагтай. Наана бага бөмбөгөө дамжуулаад гаач тэхүү. Чи домогт галын наадам өшгөлөлтийг мэддэг юм уу? Хой, энэ хугацаанд хаа нуугдаж байсан бэ? Талхны мухлаг хөлбөмбөгийн баг чам шиг мэрэгэн буудаж хэрэгтэй байна. Манай багт орох талаар бодож үзээрэй. Үндэс нь лигт тоглож ч магадгүй. Явж анкетэ бүртгүүл. Тэгээд шууд бэлтгэлээ эхлэе. Цалин хэд юм? Зүгээр л гайхамшиг. Суу, би чамд Японы багийн эсрэг тоглоод хожсноо ярьсан билүү? Үгүй. Гэхдээ сайн тоглосон гэдэгт итгэлтэй байна. Яг зөв. Амьдралдаа чам шиг ийм мундаг тоглогчийг харж байсангүй. Ганцаардмал тарт. Ной тадагтай талхнуудаа. Шинэ өөрчлөлтийн хамгийн агуу шоунд тавтаа морил. Астер хатсэ. Залхуунууд чинь бас юу үзээд байна? Ноён талхаа та энэ шоуг сонсч байсан уу? Мастер Хатисээ шилдэг үсчдийг цуглуулад нарийн боовнуудын амьдралыг өөрчилдөг. Энэ стилистүүд сайн дал дунд зэргийг. Нэрээ тийм. Танд зурагтаас шуудан ирсэн. Бид таныг Мастер Батисигийн шоунд оролцохыг чин сэтгэлээсээ урьж байна. Шоунд оролцгоо. Ноён талхаа та заавал ороорой заа юу? Тэгж байх завалга. Үсчингээ ажилуулад мөнгө олсон нь дээр. Бүх гайхамшигт үсчтэй цоошин спорт машинаар шагнана. Шоко, миний хуваарийг цуцал шоунд оролцохын тулд хаашаа очих ёстой? Ирэх 2 дахин 12 цагт зурагтын студиэр ирээрэй гэсэн байна. Ийм урилганаас татгалзуул бүдүүлэх хэрэг шүү дээ. Хөөх, та очино гэсэн үг үү? Зайцгаа ноён талхыг хөгжөөнд дэмжих самбар хийцгээе. Цочирдам өөрчлөлт. Нулимс асгууруулан бодит амьдралыг түүх. Би та бүхний хөтлөгч Саран Бов байна. Дэлхийн шилдэг шинэ өөрчлөлт гэдэг шоунд тавтаа морил Мастер Патисээ. Ихэнх тартнууд дүүрэн байх ёстой. Гэхдээ дотроо хоосон төрсөн бол яах вэ? Айцнаа өгтөн авч баярлалаа.
Бидэнтэй хуваалцаач. Юу болсон юм? Надад ямар ч гэж байхгүй. Өөх минь гэж цөцгөөгүй таарт. Үнэхэр үнэн гэж юу? Агуу Скот минь гэж гिचгүй хоосон тартыг таартч гэж нэрлэхгүй шүү дээ. Сүүн крем юм уу? Өөр сонголтуудаас хэрэгжилж болмоор юм аа. Би төрсөн цагаас хойш л юм байсан. Энэ доктор юу ч хаалга байна штэ. Гаргаж болохгүй юм байна. Амттай харагдаж байна. Тэрэ жимтэй байна. Яг жижигхэн пирог шиг. Хөрхий тарт. Би зөвхөн ингийн амттай шиг амьдрмаар байна. Босод таартууд шиг байхыг хүссэн энэ өрөвдөлтөй хүүхдийг хараад сэтгэл өвдөж байна. Гэхдээ санаа битгий зөв энэ миний ажил. Манай мастер патиси шоу хотын шилдэг үсчин голоод энэ авчирч хүслийг чинь биелүүлдэг билээ. Үр тариагүй бол үйлдвэрлэл байхгүй. Ноён хатха. Энэ тартын амьдралыг өөрчлөх гайхамшигыг бэлдсэн үү? Ядах юмгүй. Гэрийн аргаар хийсэн зүсгийтэй гэж хийгээд энэ хэсгийн дүүргээд дээд талд нь зүсэм гүзээлдэг нь тавина. Сайхан шинхэн жимслэг харагдана. Хөөх гайхалтай. За олон үгээр яахав эхэлцгээе. Тэгэд ноён талд гिचээбэг гэж байна. Арга барилын хартаа иргэдээ. Аргагүй туршлагатай байна. Ердөө ингээд л амт толгой шавууллаа. Мата төгсдөг хэсэг. Гайхамшигтай. Аргагүй л энэ дэлхийн шилдэг стилист юм уу юм? Ястадаг нинжа шиг л зүслээ. Бүх хөдөлгөөн нь сэтгэл хөдлөм. Зүсэм талах минь гэж суут юм аа. Ингэх гэж бид цугласан ийм ервөсөн өөрчлөлтийг харах гэж шүү. За одоо толио буулгаарай. Ой болж юу? Тийм ээ, гайхалтай харагдаж байна ирхмээ. Таартад шинэ өөрчлөлтөнд таалагдлаа. Гэхдээ чамд зориулж бас нэг гинтийн бэлэг бэлдсэн. Огтон авцаа. Таартын хахан дүүсэн. Чи бол манай дүү. Би дүргэж арыг чинь даана. Гигийн хөргөнцөр минь. Би хэслэг минь. Энэ миний төлөө гэж үү? Ямар цочирдсан мэргэлт вэ? Таартын хахан дүүс гэсэн адилхан хоосон болчихж. Би биш ээ. Баярлалаа. Хооллоод байна уу? Би их хөдөлмөрсөн штэ. Би дүргэлж чиний хажууд байна. Энэ зүтгэхтэй гэж хямдхан биш шүү дээ. Ноён талха. Тэгэхээр та спорт машин авч чадахгүй. Дараа аз таарах байхаа. Юу? Энэ тэнэг жазыг өөрчлөх гэж ямар их хөдөлмөрснийг минь мэдгүй. Ноён талын сэтгэлийг хөдөлжээ. Цахамраараа дараагийн дугаараар уулзцгаая. Нэг надаас аваач. Оо, дарга. Ноён патисэгээс ахад захиарсан байна. Наад шоунаас ч хол байх минь. Таныг манай шоунд дахин орохыг урьж байна. Үзэгчдийн үзүүлэлт тэнгэрт тулсан. Намайг мөн оруулмаар байгаа бах та. Хөгсөрч хуучирсан Саранбов. Шоко үс чиний харж угаарай. Тэнэг шоу. Аваа
Урагшаа. Хавчуу чигнэмэгүү. Яасан хөөх амтан бэ? Ангар минь би мөхөөдөс авчирлаа. Ашгүй буцаад ирв. Өдсний газрын очир барагдахгүй урт байлаа. Бяцхан Гедори хаан байна. Юу гэсэн үг вэ? Чамайг харж байгаа гэж бодсон шүү дээ. Алдчихсан үстэй. Гедори. Гедори. Өшигөрөө ирэх мэ. Гедори. Гедори чи хаана? Ой. Дээшээ битгий гараа. Юу бодоод байна? Тэр хүүхэд нөөцлөрлөө авирч байна. Гедори. Оо, дээшээ битгий гараа. Гедори. Би бол жинхэнэ хавч. Гэт аюултай штэ. Одоохон буугаад ирээ. Аав ээж нь үү? Одоохон болиулаад. Бидний үнэхээр уучлаарай. Гүү минь одоо болно. Миний унгаш. Таашаа би загснуудтай хамт аквариумд амьдрнаа. Яагаад ингэж байгаа бэ? Чи жинхэнэ хавч биш шүү дээ хүү минь. Тийм биш ээ. Би жинхэнэ хавч. Чи жинхэнэ хавч биш шүү дээ. Хавчтай би лууч биш. Зүгээр чигэн мэг Гедори чам заламгаа байхгүй. Манай Гедори талаа яралт амтэрмаар байна гин. Өөрийгөө жинхэнэ хавч шиг гэж итгээд байгаа юм. Хүүхэд болгонд тол ийм үе байдаг юм. Ноён талха. Манай бяцхан Гэдэд туслах арга байхгүй юу? Алдарт ноён тал хүртэл бидэнд тусалж чадахгүй. Ноён хадагтай хавчин чигнэмэг. Үлдсэн сүүлчийн итгэл найдвараараа надад итэх. Үгүй. Очмааргүй байна. Та нар миний хүрсэн аав ээж биш. Би талаа яраад руугаа буцах ёстой. Түрхий шиг ороод гараадах заа юу. Үсчин гэсэн үү? Би та нарт нарийн бав шиг харагдаад байна уу? Хоромж аваа. Таваач. Чихэн хавч. Дүрээрээ байна. Яасан өхөөртөм хавч хэлбэрт юм бэ? Жинхэнэ хавч гэдгийг минь та мэдэж байгаа юм уу? Тэгэлгүй яах вэ? Далай руу буцахаас өмнө чи сайхан харагдмаар байгаа үстэй. Далаа? Би далаа руу явна. Орцгой. Аль далай? Атлантын үү, Номхон үү? Сайн уу? Ноён талхны өсгөний газар тавтам ярил. Хөөх, манайхаар өмнө нь харж үйлчлүүлж байгаагүй штэ. Би далаа руу буцахаас өмнө шүдний чулуугаа хулна. Хөө, далай руу буцахаас өмнө чамд хийх олон чухал юм байгаа шүү. Тийм үү? Тийм ээ. Жинхэнэ хавч алай тэнгисийн хамгийн хатуу ширүүн амьтан. Харин чи жигнэг шиг зөөлөн харагдаад байна. Жигнэг ээ? Бас чамаас юусоо ч талаа үнэртэхгүй байна. Ийм янзтай далаа руу буцвал загасны хоол болно. Чамайг сууш болгоод идэж хүнтэй. Санаагүй. Би чамайг хавчны хаан хүртэл бүхэлдгээр болгоод өгнө. Хөөх нэр юу? Баярлалаа ноён талхаа. Хонгор минь талах яах гэж байгаа юм болоо? Хүлээгээд харж ил бай та. Ноён талха. Би ирлээ. Сайн уу бяцхан залуу минь? Хөөх ямар гоё жигэнсэн загсан бов бэ? Хатагтай карп. Нааш. Хатагтай карпа? Загсан бов биш юм уу? Юу яриад байгаа юм бэ? Хатагтай карп бол шинэ нур хотын нийгмийн идэвхтэй. Эхэлж захиалга өгсөн болохоор чи хүлээх хэрэгтэй боллоо. Ийш. За тэгээд өнөөдөр яаж засуулмаар байна та? Энэ удаа бүр ганган болмоор байна. Стен Марокко загас шиг ганган. Stone Morocco истэ. Ойлголоо. Одоо яг жинхэнэ карп загас шиг болох гэж байна. Юу хийгээд байна? Энд чинь буруу штэ. Ерөөсө карп шиг харагдахгүй байна. За, болчихлоо. За, ямар болж? Би ч сүрлэг болжээ. Содос тусгураад яста гоё. Энд чинь карп биш. Ягаад ийм муу хагаад байгаа вэ? Юу яриад байгаа? Stone Morocco болчихсон байхад.
Гарб загас чинь улбар шарангатай, зөндөө олон хөөргөн судалтай, ялалцсан хурц нүдтэй, бас хөөргөн сэрвэ хөвсгөр сүлтэй. Манай хавч үйлчлүүлэгч Карп ямар байдгийг мэддэггүй юм шиг байна. Суу, зураг аваад ирдээ. Мэдлээ. Карп ингэж харагддаг. Төгс зураг ноён талхаа. Ноён талхаа таны ачаар би загасны цэнгүүний гоо бүсгүй болгоход маш их баярлалаа. Найз охид натархаа. Дэлхий мангар болж гисэн юм уу? Юу болоод байна? Сайн уу ноён талхаа? Би билээ. Энэ дун лава ямар хөөрх юм бэ? Тавтай морил бяцхан хадагтай дун лаваа. Ноён лава гинэ? Газар тундын тэнгисийн бодолт хэлгмээр байна. Өнөөдөр хуучин ангийнхантайгаа уулзах юм л да. Санаа зовлтгүй. Намайг дуусгаар чи далайн давлгаанд шидэгдсэн юм шиг харагдана. Дангэрэг чидэгдсэн дун лава. Би ууц гимсэн гэж үргэлж хүсдэг байсан. Одоо боллоо. Энэ юу вэ? Далай мангас уу? Чи бодсон байгаа. Их хөөрхөн болсон байна. Хөрдөм та намайг яг адилхан болгосон байна. Ой суу, сургийн өгдөө. Энэ чин дун лаваа шүү дээ. Үгүй, дун лава ингэж харагддаггүй юм. Нэрээ тийм шүү. Өт нэмхэ мартчихсан байна. Одоо төгс боллоо. Та үргэлж мундаг ажилладаг шүү удахгүй болсон. Жинхэнэ дун лава ийм байдаг гэж үдээ. Миний бодсноос тийс өөр байна. Ой, чи жинхэнэ хавч болохыг тэсний ядан хүлээж байна уу аа? Тийм ээ. Тэгэж байна. Сүүлийн ганц үйлчлүүлэгч үлдсэн. Би удахгүй. Ноён талхаа сайн уу? Энд чинь бэлхэн октопус байна штэ. Уулзалгүй худж наймаалчаа. Наймаалж гинэ? Та чинь галзуу юм уу? Би сквидэдтэй болцоотой. Ингээд очивол намайг ноoma амтэн гэд бодчих. Намайг аврах том наймаалж болгоод өг. Санаа зовлтгүй. Удахгүй чи хадагтай нартай бүжиглэг тэмтрүүлтэй болно. Энэ жижиг амтныг заримудаа муугаа наймаалж болгож яасан ч чадахгүй. Ноён талхаа зураг нь яг энд байна. Үгүй. Наймаалчны хөл яа гой хатсан байна. Наймаалчны тэмдрүүл хамгийн үнцэнтэй. Тэр яг сүмс майнууд яг болно. Тэмдрүүл дээр нь тавилаа. Сэтгэл татам чанараас чинь хинч зугтаж чадахгүй. Ингээд наадуудаад өгнө. Энэ чинь жинхэнэ наймаалчны тэмдрүүл. Тэмдрүүлтэй боллоо. Одоо тарих. Хөлгүй цэнхэр далайн хамгийн том тарих. Наймаалч. Хайхалтай. Үдгслэнтэй. Ингээд дууслаа. Ноён талхаа та зүгээр л шилдэг. Миний сохол болцоо маш амжилттай болно доо. Нэрээ аврах том наймаалч шиг харагдаж байна шүү. Сквидэдтэй уулзсан гот надад шууд дурлан да. Намайг харал да. Би бол наймаалч. Хүлээж угаарай сквидэд. Наймаалч яваад өглөө. Одоо манай хавч найзын ээж. Сүү зурга. Цэнхэр хавч их байдаг. Тиймээс чамайг үсэг чулуун хавч болгоно. Хальсан сагсан бөмбөгнөөс жовн товлтой. Цэгнүүдийн бэл дээр. Хамгийн чухал нь үсний хэсэг шүү. Зөндөө их үснэ. Өдөрт 2 удаа шампундаж уугаарай. Үгүй. Би чигэн хавч биш. Хавчин чигэн мэг. Ээж аава хэлээд өгөө би чигэн мэг. Гээди. Тийм ээ. Эд бол хавчиг хэлбэртэй шарсан чигнэмэгний гэр бүл шүү дээ. Би хавч болмооргүй. Зүгээр чигэн мэг хэвээрээ байна. Зүгээрээ гээди. Бүгдээрээ чигнэмний хуваар хуучин шиг амьдарч болно. Хийсэн бүхэнд чинь баярлалаа, ноён талхаа. Би явж зурсан гурилан дээрээ бяцлаг нэмье дээ. Баяртай. Ахад хавчиг загнаад байвал буцаад ирээрээ. Та хамгийн мундаг нь. За, бүгд гараад ирээрээ. Яваад өгсөн үү? Та нуугдах хэцүү байлаа шүү. Харин хэлээд яах вэ? Бүгдээрээ сайн ажиллалаа шүү. Энэ та нарын хувь. Хөөх, ямар их юм бэ? Дун лава хэрэг болоод хизээч хамаагүй дуудаарай. Ноён талхаа
байгаа. Тийшээ хартаа. Юу юм бэ? Би бол далайн хун тааж, агуу цагаан халим. Халхны усны газар 5 таймаар л.